the streets of Laredo as I walked out in Laredo one day. I spied a young cowboy wrapped all Мартин Эванс гэдэг хүний хэлсэн юм уу гэдэм бэ? Хэтрүүлэхгүйгээр хэлэхэд Америкийн бүхэл түүхийнхэн туршид байгаас нүүр айдлаар төсөөлөн хүлээн авч байсан. Тэгээд энэ нь эндүүрлээсний ухаар магцаа хүмүүст хууртагдсан, эхлэгдсэн мэт мэдрэмж төрдөг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Америк орн гэхээр хүмүүст яг тодорхой төсөөллүүд будаг. Жишээ нь Холливуудын кино эсвэл янз бүрийн мэдээлэлээс шалтгаалаад Америк бол яг ийм орн. Америк бол ерөөсөн мөрөдөл биелдэг орн ч юм уу тий. Америк гэдэг бол эд баялаг ч юм уу, нэр хүнд ч юм уу ийм тодорхой статустай салшгүй холбоотой, хэрэглээний нийгэмтэй салшгүй холбоотой ойлголт гэж хүмүүст шууд тархинд нь бодог. Тэгээд яг тухайн аж амьдрал хүмүүсийн амьдрал донд оролцоод ирэхээр Америкийн тухай төсөөлөл нь яг үүндээ боддоор огтур байх ийм тохиолдлууд маш олон байдаг учраас яг хүмүүсийн дунд яг тухайн орны мэддэг хүмүүсийн дунд ийм хэлц яриа байдаг байна. Тэгэхээр Америк яг боддоор ямар орн юм бэ? Америкчууд гэж ямар хүмүүс юм бэ? Нийгэмдээ юу нь яаж ханддаг, яаж хүнжилтэд ханддаг вэ гэдэг талаар хамгийн сайн гаргаж чадсан зохиолч гэдгээр алдартай Дон Делило гэдэг зохиолч Монголд одоо танилцуулагдаж байна. Түүний монгол хэл дээр гарсан анхны роман болохоор Цагаан шууган. За Цагаан шууган роман бол түнд ер нь бол амжилтыг авчирсан роман гэгддэг. Тэгээд ер нь бол Дон Делилогийн зохиолууд орон орны хэл дээр 43 орны хэл дээр орчуулагдсан. Тэр дундаа Цагаан шууган болон Libra гэдэг зохиолууд нь 80-аад онд буюу түүний яг эд бичиж байсан үед хамгийн одоо хүмүүст хүрсэн ийм зохиолууд гэсэн үг. За яаж Дон Делило Америкчуудын яг одоо тэр өөрсдийнх нь цөм рүү орж өөрсдийнх нь төлөөлж чадах ийм зохиолч болсон бэ гэдэг яг юугаараа Америкчуудыг илүү тодтогсон юм бэ? Ер нь бол Америк орны тухай ярихаар Америкчууд бол дэлхийн хаанч байхгүй тийм нээлттэй улс идэг. Мэдээллийн хувьд, улс төрийн асуудлынхаа хувьд бүх талаасаа ер нь бусад бүх орнд байдаггүй тийм илүү нээлттэй хүний хувийн асуудалж байлаа гэсэн улс орны асуудал байлаа ч гэсэндээ шууд зурагтаар гаргах хүмүүст мэдэгдэх шууд ингэж мэдээлэх ч юм уу тийм зүйлсээр нэлээд танигдсан тэрүүгээрч тэр нь ч бас нийгэмд маш хүчтэй нөлөөлсөн байдаг. Тэнгүүт яг энэ утгаараа Америк орн гэдэг бол ийм л орн байх ёстой гэсэн мэдрэмж ард түмнийхэн дунд маш хүчтэй суусан гэх юм уу. Тэр утгаараа Америкчууд бас өөрсдийнх нь нийгэмд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Бидний ийм байна гэж төсөөлсөн тэр бас яг үнэхээр ийм байна уу гэдэг талаасаа тэр өнцгөөс хандах нь олонтоо. Тэр утгаараа Дон Делилогийн Цагаан шууган гэдэг роман, Дон Делилогийн бичсэн зохиолууд Америкчуудад маш сайн хүрсэн. Гэхдээ хүн болгон ч юм уу Америк хүн болгон Дон Делилогийн зохиолыг сайн гэж үзээд байсан юм бас байхгүй. Жишээ нь одоо Монголд зол жаргал найруулагчийн бага болгосон киног хүмүүс хоёр талаас нь авч үзсэн. Нэг болохоор энэ бол монголчуудын бодит амьдралыг үнэхээр төлөөлж байгаа кино болсон байна. Нөгөө талаас монголчуудын амьдралыг яагаад ийм хар баруун өнцгөөс гаргаж байгаа юм бэ? Яагаад олон улсад ингэж харуулж байгаа юм бэ? Бид нэр аль гоё сайхнаа л харуулах ёстой юм шүү гэсэн ийм өнцгөөс хандж байсан. Цагаан шууган болон өнөөдөр танилцуулж байгаа энэ зохиолчийн бичвэрүүд романууд дээр бас яг ийм өнцөг гарч ирж байсан. Тэр нь юу вэ гэхээр Жорж Вилл гэдэг консерватив үзэлтэй Америк зохиолч байдаг. За тэр хүн Washington Post сонинд энэ бол ерөөсөө бичгээр илэрхийлсэн балмад тийм зан авирын илэрхийлэл. Тэгээд улсын иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэнгүү муу иргэн байлаа гэж шүүмжилсэн байна.
Тэгсэн чи Дэлило хариуд нь юу гэсэн бэ гэхээр би энийг бол сүртэй хүлээж авахгүй, муу өргөн гэдэг тодтгол бол зохиолч хүний хувьд бол ерөөсөө магтаал гэсэн үг. Ядчил би өөрөө тэгж бодож явдаг. Тэгээд зохиолч бид нар бол яг ийм л зүйл хийх учиртай. Хүч чадал юуг илэрхийлж гин, улс төр юу илэрхийлж гин, корпорацууд яаж хүмүүсийг хатгаж гин, хэрэглэх сэтгэлгээ гэж юу болох талаар бид нар ингээд тэр талаар ингээд мэдрэмжтэй байх хэвээр тэрийг ингээд бүтээлээр илэрхийлж явах хэвээр. За үүнээсээ болоод муу иргэн гэж хэлэгдэх бол яг үүндээ бид нар ажиллаа хийсэн учраас ингэж хэлэгдэж байгаамаа гэж Дон Дэлило хариу барьсан байдаг. Тэгэхээр ер нь бол цагаан шуугаар роман дотор юу туссан бэ? Яагаад энийг яг Америкчуудын тэр өөрсдийнх нь мэдрэмжийг, өөрсдийнх нь нийгэм соёлын байр байдлыг ялангуяа хэрэглээд өвдөд нийгмийг илүү илэрхийлсэн, яожилсан жоохон тийм өгөөтэй хөгжилтэй маркаар гаргасан гэж үзэж байна гэхээр яг энэ номд болохоор 1960-аас 70-аад оны үеийн Америкчуудын амьдрал тэгээд тэдний одоо тухайн цаг үед мэдэрч байсан мэдрэмжийг суулгаж чадсан гэж үзэж байгаа. Суулч Дон Дэлилогийн Цагаан шууган гэдэг энэ романы үйл явдал нь бол Америкийн нэгдсэн улсын Флекс Смит гэдэг хийм цэвэрлэгээ нүдний шилнээс бүрдсэн хотод болж байгаа. Зохиолын гол дүр болох Джек Лэдний бол өндөрлөг дээрх сургууль гэдэг сургуулийн Гитлер судлалын тэнхимийн эрхлэгч ийм хүн. Эхнэр Бабит 2 хүү 2 охинтойгоо тэгээд зурагттайгаа хамт маш аз жаргалтайгаар өөрийнхөө одоо амьдралын сэтгэл хангалуун тэгж 1980-аад оны гайхамшигтай өндөр хөгжилд хүрсэн Америк орондоо ингээд амьдарч байгаа ийм хүн. Флекс Смит гэдэг хот бол Нью-Йорк, Сан Франциско, Бостон ч гэдэг юм одоо Америкийн тэр аж үйлдвэр өндөр хөгжсөн үйлдвэрийн томоохон нүргээн хотуудыг бодох юм бол хөдөөний гэж хэлж болох үз. Ер нь одоо тийм их сургуулийн хот зундаач болвол юусэн ямар ч хөнгүү шахуу болчдөг. Амьдардаг хүмүүсийн бараг 70% нь оюутнууд. Тэгээд намартаа хурж ирэхээр ингээд тэр хот арай ингээд аймь орж ингэж байдаг. Ихтэл илүү ажин түжин амар амгаланг ингээд агуулсан гэж хэлж болох үс юм хот байдаг. За энэ монголчуудын хувьд болохоор Улаанбаатар хот. За тэгээд араас нь Дархан Эрдэнэт хотыг бол оршин суугчдын хот гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгээ бусад газрыг бол хөдөө орон нут гэж хэлдэг. Хөдөө орон нут гэж хэлдэг. Америкт болохоор энэ зохиол төр бидний одоогийн амьдрал ахуйгаас ялгаатай байгаа нь Америк бол тэр чигээрээ хот байгаа. Хөдөө нь хүртэл хот. Флекс Смит бол яг л тийм хөдөө хот. Хот хөдөө аль аль нь. Энд амьдарч байгаа Джек гэдэг айлын тухай бол дэлгэрэнгүй бол номооц уншвал илүү сонирхолтой ч гэсэн баг зэрэг танилцуулгын шинжтэй ярих гэж бодож байна. За эхнэр Бабит нь бол бас их сонио ажил хийж байгаа. Джек Лэднийг бас сонин дуу ажил хийдэг байгаа гэж ойлгоод байж байсан нь бол бас зүгээр. Бабит бол хөгшин хүмүүст шар сонин уншиж өгдөг. Тэднэрт одоо яаж алхахыг одоо хүртэл заагаад байж байгаа их тийм хачирхалтай ажил хийдэг хүн. Бабит Джек хоёр бол хоёр талаасаа ингээ хүүхдүүдтэй ингээ нийлсэн юм шиг байна. Тэр нь бол бас л их ээдрэт. Энэ хоёр хүнд нэг дарамттай юм байдаг нь тэр хоёр хоёулаа өвхлээ сайхан айцтай. Тэгэхээр 1960-аас 70-аад оны үед Америк бол нэлийн хүнд үеийг туулж исэн. Тэр дундаа Кеннедигийн аллаг бол Америкчуудад маш одоо хүчтэй туссан үйл явдал. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Кеннеди бол ерөөсөө зөвхөн ерөнхийлөгч байсан учраас арт түмэнд дэж цочирдж байгаа гэдэг утга биш. Түүний цаана ямар утга явж байгааг гэхээр энд бол ерөөсөө генетикийн юу ч тохиолдож магадгүй. За Кеннеди болохоор арт түмэндээ ямар мэдрэмж төрүүлжсэн бэхээр бид нар бол онцгой, бид нар бол бидний ирээдүй бол цаашдаа ингээд үнэхээр сайхан байна гэсэн тийм хүчтэй итгэл үнэмшлийг төрүүлж чадсан ерөнхийлөгч байсан. Гэтэл тэрийг нь гив генетикийн хитгэн хормын дотор үгүй хийх боломжтой юм байна гэдгийг хүмүүс бүр нүдэрээ тэр байтугай бүр зурагтаар шууд үзэж харсан. За тэгээд энэ мэдрэмж хүмүүс юу түгээсэн бэ гэхээр
итгэлгүй байдал. С жиг бүхий яаж ч магадгүй хизээч үүж тохиолдож магадгүй бүх юм оронгороо хэдийд ч ирэх боломжтой гэсэн нийтийн дунд тийм хандлага буюу ерөөсөө нөгөө хүмүүст гамшигын үед юу мэдэрдэг лээ яг л тийм мэдрэмж Америкчуудад суусан гэсэн. Ер нь бол 60-аас 70-аад оны үед Кеннедигийн аллага, Вьетнамын дайн, хүний эрхийг уландаа гიშгсэн үйл явдлууд, тэгээд Америкийн хотуудад өрнөсөн бослого, за дээрэс нь Watergate-ийн дуйлан гэх мэт яг ийм нийгэмд нөлөөлөх үз томоохон үйл явдлууд араасаа цуурч исэн. Тэгээд үүнээс болоод яг Дон Дилило болохоор өөрөө өөрийнхөө зохиолуудын талаар ер нь бол ийм баримтат кино хийжсэн мөлий. Тэрэн дээр болохоор энэ ингээд тодорхойгүй гинтийн нөхцөл байдлууд Америкчуудыг баг зэрэг юм параноид маягтай юу ч болж магадгүй с жиг бүхий тийм төгшүүртэй уур амьсгалыг нийгмийн дунд байнга төрүүлж исэн. За яагаад гэхээр Америкчууд бол нэг талаараа маш одоо юу гэдэг чинь томоохон хөрөнгөтэй, чинээтэй томорч байгаа хүчирхэгжиж байгаа ийм улс. Тийм учраас Америк хүн бол нэг талаараа баян хүн байхгүй. Гэтэл нөгөө талаараа хэдхэн хормын дотор тэр хүмүүс хохирогч болох магадaltaй. Янз бүрийн дайралтууд, янз бүрийн нийгмийн тогтворгүй байдлууд тэр хүмүүсийг нэг мөчөд маш их азтай завшаантай хүн юм шиг гэтэл нөгөө мөчөд бас үнэхээр золгүй тийм нөхцөл байдалд ингэж давхар оруулах боломжтой. За тэгээд яг энэ төгшүүртэй айдастай байдлыг энэ номд ерөөсөө үхлээ сайхан айдас гэдэг байдлаар дөрүүдэд тусгаж шингээж ингэж харуулсан байдаг гэсэн үг. Үхлээ сайхан айдас. Үхлээ сайхан айдас хизээ өгөх үү, яаж өгөх үү гэдэг биш. Энэ хоёрын айдас нь хинэн төрүүлж өгөх вэ гэхээсээ маш их айдаг. Джек бол Бабитаас төрүүлж өгөхөөс, Бабит бол Джекээс төрүүлж өгөхөөс хөтлөө айдаг. Ингээ бодонгууд бид нар өөрсдийгөө бас бодмоор болж байгаа юм байна. Монголчуудын хувьд ер нь үхлээ сайхан айдас гэж ер нь байдгийн юм те. Бидний хамгийн сайн мэдэх одоо Сингийн Эрдэнэ өвгөн шувуу, Даштуурын бууж мордохорвоо, Донорвын намдгийн үрэгцсний хүлээгч гэдэг юм уу. Үхлийн тухай ингээ зөндөөл олон бид нар ингээ бичиж байгаа. Үхэл бол угаасаа уран зохиол юм уу хийсэд учраас ч бичих ч ёстой. Тэгсэн монголчууд бичгтээ болохоор үхлийг шууд хүлээн зөвшөөрч байгаа юм шигээр ингээ ойлгох. Жав гэдэг өвгөн байлаа гэж бодоход үхэл өөр дээр нь хурж ирж хахад найзуудаагаа цуглуулж байгаа л тэ жижиг найр үүсгээд ч байгаа юм шиг тэгж байж байгаа л үүрээр нь ингээд амьсгалаа хураачлаа. Тэнд ямар ч аим шиг байхгүй. Одоо бид нар ингээд хүн нас барсны дараа одоо ажил явдлыг хийж илаа гэж бодоход төрөл төрөсөд хамаатан саднууд найз нөхөд хамгийн дотны хүмүүс нь цуглаад тэр нас барсан одоо бурхан болооч гэрт нь очиод хоолунд идээд ингээд байдаг ч юм уу тий. Баяр ёслолт имдэглээд байгаа ч юм шиг. Их тийм сонирн баг. Тэгэнгүүт бид нэр Америк киноноос харсан, барууны киноноос харсан бидний төсөөлдөг тэр барууны маягийн оршуулга бол тэгээ бүгдээрээ хар хувцсан өмссөн, маш их уйлж унжсан, гашуудсан тий. Эмхтэйч одоо ихнэр мэхрэн урдуураа ингээд торон гівлүүр энтер ингээд оруулсан ч юм уу. Тэнд одоо ингээд бүгдээрээ ингээд гүн имгэнэл илэрхийлээ энтер. Манай монголчууд бол тэр гүн имгэнэл илэрхийлээ гэдэг үг бол одоо л одоо фэйсбүүкийн хүрээнд л хэрэглэгддэг болж байгаа юм шиг. Тэгэнгүүт энэ нь болохоор энийг монгол уншигчид бид нэр ингээд уншихад маш сонирхолтой уншигч. Биднэрт үхлээ сайхан айдас байдаг юм уу? Тэр хүмүүст яагаад тэгвэл үхлээ сайхан айдас байгаад байгаа юм бэ? Яг иймэрхүү бодол ингээд байж исэн чинь Дон Дилило зохиолч уг зохиолоо бичгтээ бас өрн дорн хоёрыг ингээд бодоод үзсэн шиг байна. Энэ хүний хувьд үхлээ сайхан айдасгүй хүмүүсийн хамгийн том жишээ нь бол манай Хүннү гүрний хаан Атила, тэгээ Чингис хаан хоёр. Атилагийн үхлийг Дон Дилило төсөөлөхдөө бол яг ингээд кинон дээр гардаг шиг галаа тойруулаад ингээд галаа тойроод ингээд цэргүүд нь бүгдээрээ ингээд суудсан Атила маш их эр зоригтойгоор те өөрийнхөө Турк Монгол хосолсон аялгаар ингээд ярьж байна гэж байгаа. Тэр Дон Дилилог нь бодлоо л та. Тэр аялгаараа яриад ямар ч аим шиггүйгээр үхэлтэй ингээд нүүр тулсан байна. Нүүр тулсан. Чингис хаан ч гэсэн одоо бас тиймэрхүү байсан. Энэ хүн одоо дорныхныг ялангуяа манай монголчуудыг үхлээ сайхан айдасгүй гэж бодож.
Тэгвэл яагаад бид нар үхлээ сайхан айдсгүй байгаа юм? Энэ одоо шашиндаа байгаа юм. Монголчууд бүгдээрээ одоо буддын шашинтай юм уу? Эсвэл өөр шашинтай юм уу? Америкууд бүгдээрээ католик шашинтай юм уу? Эсвэл өөр шашинтай юм уу? Энэ гэр бүл ямар нэг шашинтай юм уу? Гэ бодохоор энэ Джек Лэднигийн гэр бүл шашингүй үзэлтнүүд байгаад байгаа юм л та. Шашингүй үзэлтнүүд байгаад байгаа. Тэгсэн мөртлөө ингээд үхлээ сайхан айдсан. Энэ яг Америк оронтойгоо холбоотой юм шиг санагдав. За ер нь бол зохиолын дөрүүд ерөөсөө тухайн үеийн буюу 60-70-аад оны Америк хүмүүсийн мэдрэмжүүдийг өөрсдөө ингээд суулгацсан, ерөөсөө ингээд шигтгэцсэн юм шиг тийм сонирхолтой өнгө төрхтэй. За тэр зохиолд болохоор зэрэг Джек Лэдни гэдэг профессор хүн гарна. Тэгээд тэрний гэр бүлийн амьдрал гарна. Тэгэхээр Джек Лэдни болоод түүний эхнэр Баббит хоёрын гэр бүлийн байдал нь хүртэл маш сонирхолтой. Өөртөө хоёр талаас хүүхдүүдээ нийлүүлээд ингээ хоорондоо суусан. Тэгээд дундаасаа төрсөн нэг хүүхэдтэй. Тэгээд 3 хүүхэд нь болохоор тал талаасаа ингэж нийлсэн ийм нэг холимог маягийн айлхгүй. Тэнгүүд энэ айл гэдэг энэ нутг нь бас цаагаараа Америк орныг ингээд бэлэгдээд байгаа юм шиг харагддаг. Яа тэгэхээр Америк бол маш олон цагаачтай, маш олон өөр газараас ирж цугласан хүмүүс байдаг. Тэнгүүд тэр олон өөр хүмүүсийн өөр характер, өөр зам байдлууд ингэж нэг дор оршин байна гэдэг нь өөр айгүй сонирхолтой нөхцөл байдал болдог. Тэгэхээр яг зохиол дээр яг гэр бүлийг нь ингэж байгуулах зохиомжлохтой хүртэл яг энэ тэр байдлыг ингээд тусгацсан юм шиг харагддаг. Тэгээд Джек Лэдни гэдэг профессор нь өөрөө ийм жижигхэн хот буюу зохиомл хот байдаг. Тэгээд тухайн зохиомл хотод ийм жижигхэн сургуульд багшилдаг. Гэтэ тэр нь их сургууль. Тэгээд их сургуульд юу судалдаг вэ гэхээр Гитлер судалдаг гэж байна. Гитлер судлалын хажуугаар тэр хүн яагаад Гитлерийг судалж байгааг гэхээр цаагаараа эрх мэдлийн тухай, улс төрийн тухай, эрх мэдлийн тухай судлаад байна гэсэн үг. Тэгэхээр Гитлер судалдаг гэж нана ярьдаг. Хэрнээ цаагаараа энэ хүн өөрөө герман хэл мэддэг. Тэгс тэрийг хүмүүсээс нууж явдаг. Тэгээд энэ нь юу гэхээр өнгөц байдлыг чухалчлах, тэгээд хүмүүст юу гэж харагдахаа илүү чухалчлах гэдэг талыг нь бас дүрийн талаас харуулна гэдэг байна гэсэн үг. За тэгэнгүүтлээ ерөөсөө энэ хүмүүсийн амьдрал нь маш материаллык хэрэгцээнээс айгүй хамааралтай, өндөр түвшинд хамааралтай байна гэдгийг бас романы зарим хэсгүүдээс одоо уншиж болно шүү. За энэ хүмүүс нэгэнт одоо ингээ хотын хүмүүс, бид нэр одоо бас ингээд усны гудамжийн ном амссан хулган монолог подкастыг сонсож байгаа хүмүүс ихэнх нь Улаанбаатар хотын хүмүүс байгаа гэж бодож байна. Тэгэнгүүт бид нэр одоо ингээд 7 сарынхаа эхний одоо ингээд сайхан өдрүүдийг Улаанбаатар хоттой ингээд ухтаж авах гад байж байгаа. Амар халж байна. Хаяада бороо орохоор учир зүггүй үер болгочих гол босгож алчих гад л байна. Энд Лексмит хотын ажин түжин амьдрал ингээд нэг өдөр дуусгар болж байгаа. Тэр нь болохоор нэг юм үйлдвэрийн ч юм уу, кинон дээр болохоор галт тэрэгний чөлөө нэг тийм ямар ч байсан амар дэлбэрэлт бол. Амар дэлбэрэлт болонгууд тэр нь ингээд химийн хорт байдс агаар цацагдаад агаар дээр ингээд тийм хорт байдсын том хар үүл ингээд зангираад тогтчихж байгаа. Тэгэнгүүт ядж яхад үүл. Тэгээ тэрэн дээрээс орж байгаа цас мас болоод юус шууд химийн хорт байдс ингээд неонид дийчвэлгүй тийм хорт байдс ингээд агаараас нь ингээд буучиж байгаа. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь хотоосоо ингээд дайжих ёстой болол Жек бол өөртөө ихлээд амар ихтэй байдаг. Энэ байгалийн гамшиг сүрэл гэдэг юм болол ерөөсөө их сургуулийн багш над шиг одоо ийм том сэхит үүнд бол нөлөөлдөг юм аа. Манай гэрийнхэн 50 бай. Эн чинь ерөөсөө ядуус, орон гэргүүчүүд тиймэрхүү хүмүүст л ийм юм хамаатай болохоос надад ямар ч хамаагүйгээд дөнгөж яриад л байж идэл гэрээсээ одоо дөрвөх ёстой. За ингээд дөрвлээ. Энэ асуудал юунаасаа болов? Энэ асуудал юунаас болов? Бас хотоосоо болчих. Амьдарч байгаа газраас. Манай монголчууд бол
өөрсдөө ингэж хэлж байгаа шүү дээ. Бид нар бол 5 хошуу малаа тал дүүрэн бэлчээгээл ингээл байгаль бол бидний одоо аврагч байгаль сайхан одоо ингээл ган зудгүй сайхан ингээл үнэтэй дулаахан байгаал зундаа сайхан цэцэг навч дэлгэрэл ингээл байж ах юм бол бидний амьдрал ингээ сайхан байгаль бол бидний одоо өмнө байгаа дээр байгаа биднээс илүү зүйл гэж одоо бид нар олон зуун жилийн одоо туршлагаараа тэгж өөрийн мэдлгүй боддог байх. Тэгсэн чинь энэ хүмүүсийн хувьд байгаль гэж байхгүй. Энэ хүмүүсийн хувьд хот нь өөрөө байгаль болсон байна. Энэ цагаан шугам роман дээр гинтийн осол буюу аюултай байдалд хүний сэтгэл зүй ямархуу нөхцөлд ордог вэ гэдгийг айгүй харуулдаг. Тэгэд хүмүүс нэгдүгээрт айд сандран ойлгомжтой. Тэр нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг нь гэдэг талаар бодно. Тэнгүүт хамгийн түрүүнд хүмүүс аюултай нөхцөл байдалд орохороо шууд өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг хайж эхэлдэг юм байна. Би нөхцлөөс яаж гарах вэ гэдгийг олж мэдхийн тулд хүмүүс зурагтын мэдээ, радиод амар их анхаарал төвлөрүүлж эхэлдэг. Гэтэл яг тийм тулгамдсан үед зурагт, радио хязгаарч зөв зүйл хэлдэггүй. За жишээ нь ингээд энэ үйл бол юунаас гаралтай юм, ямар гаж нөлөө үзүүлэх юм гэдэг энэ ганцхан асуултанд жишээ нь тэр мэдээлэлээр түгэж байгаа хүмүүс маш олон янзаар хариулж эхэлдэг. Тэгээд аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг бүр мэддэгэ болно гэсэн үг. Тэнгүүт ингээд бодохоор телевизийн мэдээлэл хүмүүст ингээд маш хэрэгтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг мөртлөө хизээч ондоггүй, хизээч зөв цагтаа зөв зүйлийг хүнд хүрэх тал дээр дандаа ингэж гажуудж байдаг гэдэг бас юм хөгжилтэй ч юм уу, өвөтэй ч гэх юм уу байдлаар харуулсан байгаа. За дээрэс нь хамгийн түрүүнд хүмүүст айдас ч юм уу энэ байдлаас яаж гарах вэ гэдэг бодол төрхийн хажуугаар бас ингээд цаагаараа юм догтлолтой, хөөрөлтэй ийм мэдрэмжид автдаг гэдгийг бас аюу харуулсан мэдэг. Тэгээд яагаад вэ гэхээр энэ нөхцөлд ингээд энэ бол миний амьдралд болж байгаа юу гэсэн ингээд ийм гоц ийм том үзэгдэл. Тэгээд энэний талаар ингээд хүмүүс баг ингээд би ярих юмтай боллоо гэж амжиг хүмүүс хандаж эхэлдэг. Тэгээд яг тэр болж байгаа үйл явц дээр дөрөөлөө зарим хүмүүс өөрийгөө ингээд дүгийлгэх тийм орлогууд хийж эхэлдэг. Би энэ талаар ингээ айгүй мэдлэгтэй та нарт юусэн би ингээ тусалж чадна гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд янз бүрийн шашны ийм урсгалын хүмүүс ингээд илүү хүчээ аваад хүмүүст ингээд хулаг хийгээд дундуур нь ингээд яваад эхэлдэг ч юм уу. Тэнгүүт тиймэрхүү нөхцөл байдалд хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг Дон Делила угаасаа Кеннедигийн үхлийн үеэр л одоо хамгийн тодор ингэж мэдэрсэн. Яагаад вэ гэхээр тухайн үед ингээд хүмүүс ингээд шууд мэдээлэл хайж эхэлдэг гэдгийг тэр үед шууд анзаарсан ба. Кеннедигийн үхлийн талаар хүмүүс нарийн мэдээлэл ерөөсөд төгөөж чадахгүйсэн. Хэдэн хүн энэ хүн рүү дайрч энэ зохион байгуулалттай эсвэл ингээд ямар одоо сэдэлтэй ингээд ч юм уу тийм юм нарийн ширийн байдлууд асуудлуудыг хүмүүс шууд сонирхож эхэлдэг. Гэтэл тэрэнд нь олдох хариулт нь ерөөсөө олдохгүй байдаг. Яг ийм гамшигын хүнд нөхцөл байдалд хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг тэр үйл явдлаас Дон Делила маш тод олж хараад тэгээд энэ зохиолтой нэлийн гүнзгий тусгаж гэж юу н хараад идэг. Гэтэ энэ шууд утгаараа биш. Энэ зохиол шууд Кеннедигийн тухай биш. Харин энэний дараа гарсан Либра гэдэг зохиол нь яг тухайн сонирхож ирсэн тэр Кеннедигийн үхлийн тухай сэдвийг хүндсэн. Гэхдээ яг тэрний дараах хүний сэтгэл зүй гэдэг талаас нь болохоор цагаан шугам роман дээр илүү юм тод харуулсан байна гэж ойлгож байна. Maybe this was a fairy tale we told ourselves, but it seemed to work. And Kennedy himself was a sign of our specialness. Finally, I thought I might just walk right into the middle of it, do a novel about the assassination. Хот нь өөрөө байгаль болсон. Тэнд болж байгаа газар хөдлөлт, үер уусах одоо ямар л одоо гамшиг сүрэл вэ? Тэр бол хотын асуудал. Байгалийн асуудал. Байгаль хүн хоёрын асуудал биш. Хот хүн хоёрын хоорондын асуудал. Тэгэнгүүт хот бол өөрөө байгалыг шахаж гаргангуудаа байгалийн үүргийг өөртөө аваад тэрэн дотор хүн бол зохицолдож амьдрах шаардлагыг хот тулгаж эхэлдэг. Бид нар ч гэсэн ногоон гэрлээр л гарах ёстой. Хөвсгөл аймгийн жаргалан суманд бол тийм шаардлага байхгүй.
Тэгэхээр хот бол бид нарыг өөрийнхөө дүрм журмаар, өөрийнхөө бүтцээр захирж байдаг. Хотын хүний хувьд бол хот тэр чигээрээ байгаль болсон байдаг. Гисэн шиг нэг ийм санааг Дон Делило бол маш хүчтэй гаргаж байгаа юм л да. Маш хүчтэй гаргаж байгаа. Нийлээ шүүмжилж хэлж байгаа юмсан. Шүүмжилж хэлж байгаа. За ингээд дэлбэрэлт боллоо. Иннээс хоошоо бол энэ айлын амьдрал дэлбэрэлтээс өмнөх болон дэлбэрэлтээс хойших амьдрал гэж хуваагдчихж байгаа. Дэлбэрэлтээс хойших амьдрал нь бол одоо биднэрт одоо ковид тохиолдсонтой яг л адилхан нэлээд тийм айдас дүүрэн одоо нөгөө үхлийн айдсаасаа ч илүү өргөн дэлгэр нөгөө неонид D гэдэг бодисын одоо энэ цацраг идэвхт шинж нь одоо биднэрт хизээ нөлөөлөх бол бид нэр бүгдээрээ одоо хизээ ингээд химийн хорт бодисонд хордож өгсөн гэдэг ийм англи руу шилжих бол гэдэг ийм айдастай ингээд болчихж байгаа. Тэр нь бол тэр дэлбэрэлт болсондоо биш одоо тэр хот гэдэг хүрээн дотор байж байгаа юм хүмүүс ямар ч гарцгүй байдалд орж байгаа гэдэг нь бол энэ зохиолоос бол нэлээд гүнзгий харагд. Тэгээд 1980-ад оны Америк улс гэдэг Америк байгаа нэг хот гэдэг бол өнөөдрийн манай Улаанбаатараас арай ч өмнө шахуул байсан бах те дид бүтцийн хувьд бидний нөгөө хүсэн мөрөөддөг юмнуудын хувьд те айл болгон 2 давхар байшинтай дотроо нойлтой биднээс бол баг өмнө байсан бах. А манай 2025 оны Улаанбаатар хот бол гэхдээ орчин үеийн хот. Modern City юм байна л да. Modern City гэдэг дотор нэг хид хідэн одоо ингээд ийм агуулга байх хэрэгтэй гэдэг юм байна. Тэр бол нягтршилтай инновацлаг ногоон гэдэг ингээд 5 6 ийм шаардлага байдаг. Ийм байж тэр бол модерн хот болдго юм байна. Ерөнхийдөө энэ модерн хот гэдэг үг бол Америк маягийн хот болохыг хүсэж байгаа хот гэсэн шиг санаатай. Тэгэхээр энэ Black Smith хотод болж байгаа энэ дэлбэрэлт бол яг л одоо манай Улаанбаатарт өнөөдөр болж байгаа дөнгөж бороо оронгуутал дараа нь болж байгаа асуудлуудтай одоо агаар нэг ийм юм болчдгоо. За Дон Делило зохиолчийн талаар бас жоохон тодруулах зүг бах. Бүтэн нэрийг нь болохоор Дональд Ричард Делило гэдэг 1936 онд төрсэн одоо 88 настай. Тэгээд яг өндөр зүгээр 11 сарын 20 төрсөн юм билээ л дээ. Тэнгүүт бас сонирхолтой юм гэхээр 11 сард маш олон зохиолч төрсэн байдаг. Тэгээд Делило бас 11 сард төрсэн юм билээ. Тэгээд ер нь бол өөрийнх нь хүнддэг сэдвүүд нь хэрэглээ төвтөн нийгэм, цөмийн дайн, хэлний мөн чанар, урлаг, телевиз, дижитал эрен үе, математик, улс төр эдийн засаг гэх мэт маш юм орчин үеийн сэдвүүд гэх юм уу. Гэхдээ ер нь бол өөрийнх нь гол бүтээлүүд бол өөрөө 70-аад оноос зохиол бичиж эхэлсэн. Тэгсний гол бүтээлүүд нь болохоор 80-аад онд гарч ирсэн байдаг. За тэгээд энэ болохоор Делилогийн амжилтанд хүргэсэн зохиол гэж нэрлэгддэг. Тэгээд мөн 80-аад онд бичигдсэн ийм зохиол. Делило өмнө нь болохоор ер нь бол copywriter буюу зар сурталчилгааны зохиолч байсан. Тэгж явж агаад 70-аад оны үеэс буюу 30 гарсан хойноо зохиол бичиж эхэлсэн. Америк гэдэг бол өөрөө Дон Делилогийн одоо бичиж уншигчдад хүргэхийг зорж байгаагаар бол одоо ийм том тогтолцоо ийм систем юм байна л да. Аалзны тор мэт. Америк хүн бол өөрөө тэр системийн одоо элемент. Энэ дээр нэг айхтар үг хэлсэн байна. Одоо үйлдвэрлэгчид зар сурталчилгаа хийж байгаа хүмүүст хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний хамгийн гол одоо байна бол дөнгөж төрж байгаа нялх балчир хүүхдүүд гэж. Оюутнууд, залуучууд бол аль хизээний тэр хүмүүсийн одоо зорилтод хэрэглэгч байх одоо тэр цаг хугацаанд ингээд нэгэнд өнгөрсөн, хөгширсөн хүмүүс. Энэ нялх балчир хүүхдүүд л энэ улсын яг жинхэнэ өнгө төрх. Тэдний хоорондоо яг л ингээд адилхан байх хэрэгтэй. Адилхан бодох, адилхан сэтгүүлэх, ямар нэгэн одоо тэ соёлоор ч юм уу, хэрэглээгээр ч юм уу одоо материалаар ч юм уу ингээд ижилхэн болгох нь үйлдвэрлэгчдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол зорилго байдаг. Тэд нар мэдээж нөгөө хүүхдүүд чинь он жилийн ирэхээр насанд хүрцгээе. Тэгэнгүүтээ тэд нар Америкийн гол хүмүүс байхаа боль.
болно. Гэхдээ дахиад гол хүмүүсийг төрүүлж чадах одоо тийм хүний нөөц болно гэх юм уу та тийм. Ер нь бидний одоо хүнийг нэлээд тийм хүмүүнлэг одоо гуманист маягаар ойлгодог монголчууд бидэнд болвол яг Америкийн нэгдсэн улсад байгаа хүн болвол яг материал юм шиг харагдчих. Материал юм шиг харагдчих. Энийг бас Дон Дилило болоо шүүмжилнэ. Шүүмжил. За тэгээд ерөнхийдөө Дон Дилилогийн романы одоо гол хөндөж байгаа 2-3 асуудлуудыг болов сая ярьлаа. Тэгээд энэ ном бол нэлээд шүүмжил дуур амьсгалтай. Бас нэг шүүмжилж байгаа юм нь бол өнөөдөр дэлхийд дахин маш хүчтэй байгаа pop соёл гэдэг юмыг шүүмжилж байна. Дилило болохоор зохиолчийнхоо хувьд нэлээд чамбай бичлэгтэй. Тэгээд Америкийн зохиолч дундаа ялангуяа роман бичдэг хүмүүс дундаа канон гэгдэх үз тийм чанартай бичдэг зохиолч байгаа. Гэхдээ ингэж бичдэг юм чинь нэлээд эртнээс нэлээд багасаа ч юм уу уншиж эхэлсэн гэж бодогдохоор тэгсэн чинь нэг ярилцлага дээр болохоор өөрөө тийм ч багасаа ерөөсөн уншиж байгаагүй баргатаа зөвхөн комик ном ч юм уу тийм зүйл сонирхдаг байсан. Тэгээд 18 нас хүрээд тэгээд 100 нөгөө зуны амралтаар ажил хийсэн юм л та. Тоглоомын хүүхдийн паркийн ажилтан хийдэгсэн юм. Тэгээ хүүхдийн паркийн ажилтан хийж байхдаа ингээд хүүхдийн паркийн ажилтнуудад ингээд заавал чи ийм хувц өмс ингээд гээд ингээд заадаг. Тэнгүүт Дон Дилило яг тэрийг бас даахгүйгээр жоохон энгийн хувцтай жирийн хүн шиг ингээд олонний дунд уусаж сууж агаад тэгээ ном уншиж суучдаг гэсэн гэж байна. Тэгээ тэр үед анх Фолкнертэй танилцсан. Дараа нь Джеймс Жойс руу ороод тэгээд ер нь ингээд номонд ер нь ном гэхээс илүү үгс бол ерөөсөө юм эрчимлэг зүйл юм аа. Үгэнд өөрийн гэсэн эрчим бий. Тэгээд үгэнд өөрийн гэсэн түүх, үгэнд өөрийн гэсэн амьдрал байдаг гэдгийг тухайн үед би ингээд мэдэрсэн гэж байна. Тэгээд ер нь бол ингээд ном ч юм уу бичих талаар илүү сонирхож илүү орсон юм шиг байна. За тэгээд ер нь бол ингээд 30 гарсан хойноо бичиж эхэлсэн. Тэрнээс өмнө бол ерөөсөө зарц сурчлагын зохиолч байжгаад тэгээд 30 гарсан хойноо буюу 1970-ад оноос эхэлж 1972 онд Американо гэдэг анхны роман бичсэн. Тэгээд тэрийг бичих үедээ болохоор зэрэг Манхэттен жижигхэн студийн өрөөнд амьдарч байсан. Тэгээд ер нь бол эхний романа бичих гэж 4 жилийг зарцуулсан гэж байна. Тэгээд ер нь бол 70-ад онд бичсэн ихэнх номууд нь тийм ч сайн зарагдаагүй. Гэхдээ ер нь бол ингээд өөрийн гэсэн юм үнэн ч уншигчийн хүрээлэлтэй болчихсон байсан. Тэгээд цагаан шуугар романыг гараад энэс эхлээд буюу National Book Award-ыг хүртсэн. Тэгээд тэрнээс хойш нэлийн олонд төгж олон хэлэнд номнууд нь орчуулагдаж эхэлсэн байна. За тэгээд ер нь бол яагаад энэ хүн зохиол бичгийг хүссэн бэ гэдэг асуултанд юу хариулсан бэ гэхээр би зүгээр л тулхтайгаар бодож сурахыг хүссэн. Бичвэр бол ерөөсө бодлын өх. Тэгээд одоо ч би тухтай суугаад бичиж эхлэхээсээ нааш ерөөсө тодорхой сэдвийн тухай хэрхэн эргэцүүлэх учраа олдоггүй хэвээрээ байгаа. Илүү ихтэй бодож эргэцүүлэх арга олж авахыг хүссэн байж магадгүй. Тийм учраас би ерөөсө бичиж эхэлсэн гэж тайлбарсан мэт. Нэг дуу гарангуут нийтээр хүлээн зөвшөөрөх ёстой болдог. Нэг кино гарангуут нийтээр хүлээн зөвшөөрөх ёстой болдог. Хувцсны тренд гарангуут нийтээр хүлээн зөвшөөрөх ёстой болдог. Тэрний эхлэл нь бол дандаа Америк. Америкаас одоо ингээд цацраг маягаар те ингээд шидэгдсэн юм шиг. Одоо Солонгосын одоо урлагч гэдэг юм уу те K-pop ч гэдэг юм уу, Америкийн Японы одоо манга нарч гэдэг юм уу, анимууд ч гэдэг юм уу, эдгээр нь дэлхийд даяар түгэж байгаа нь тэдний арга хэрэгсэл биш. Энэ бол Америк маягийн арга хэрэгсэл. Тэгэхээр энэ pop маягаар одоо нөгөө нялх хүүхдүүдийг бүгднийг ижлэхэн болгоно гэдэг шиг pop соёл бол хүмүүсийг бас ингээд урлагийн хувьд ч тэр сэтгэлгээний хувьд ч тэр ижлэхэн болгох зорилготой байгаа нь бол тийм ч сайн биш ээ гэдгийг бол Дон Дилило бол энд хурцаар шүүмжилдэг. Энийг их гоё бичнэ л дээ. Уншсны дараа би бол яг нэлээд тийм одоо спойлер өгөх маягаар ингээд ярьчлаа. Уншсны дараа ирж байгаа бодол болохоос биш. Яг энийг зүгээр ингээд үйл явдлыг ингээ хөөгөөд уншихад бол нэг хотод болж байгаа нэг айлын үйл явдал юм шиг л ингээд харагддаг. Сэтгэл зүйн асуудлуудыг бол бас л ингээд
үйл явдлуудаараа дүрслүүдээрээ дамжуулаад илэрхийл. Энэ дээр би уншиж байхдаа хамгийн их зовсон юм энэ айл ямар сонио айл вэ гэж бодсон. За уг нь уншаад та өөрөө ингэж ойлгуулга нь илүү гоё. Гэхдээ ганц нэг имийг нь төхүүлж байна. Джек Ледний гэдэг нөхөр бол 4 ихнэр сайжсан нөхөр. 4 ихнэр сайжсан. Тэндээс одоо хид хідэн хүүхэд байна. За одоо цуг амьдарч байгаа нь бол ихнэр Баффитийнх нь бас хүүхдүүдтэйгээ цуг ингээд дөрүүлээ амьдардаг. Тэр 4 хүүхдүүд нь дөрүүлээ их тийм одоо либерал маягийн хүүхдүүд л дээ. Либерал маягийн тиймэрхүү маягаар хүмүүжиж байгаа. Тэгэнгүүт энэ хүүхдүүдийн нас, ихнэрийн нас Джекийн өөрийнх нь насыг олох гэж би бүр амар зүдэрч уншсан. Бараг ингээд миний энийг ингээд маш ухаж унших шалтгаан бараг тэр болсон. Энэ одоо Хайнрих гэдэг нэг хүүн байгаад байна. Энэ одоо хідэн настай юм болов. Энэ Денис гэдэг нэг ийм охин байгаад байна. Энэ хідэн настай юм бол ямар учиртай хинийх нь хүүхэд юм бол. Энийг нь ухаж уншсаар байгаад ингээд зохиол дуусчихж байгаа ерөнхийдөө бараг. Тэгэхээр энэ бол яг мань хүний одоо пост модерн гэж хэлэх үү те. Нэг тийм арга юм уу? Манайх болохоор ингээд манай ялангуяа 20 дугаар зууны уран зохиол бол дөрүүдээ эхлээ сайхан танилцуулчихдаг. Энэ хүнийг эрдэнэ засагдханы тэр хошууны тэр хүн ингэж явж байгаа тэгээд одоо луугны хошуунд ингээ хүрээд ирсэн байна. Ингээ явдаг. Тэнгүүтээ ингээ тайлаа. Доон Дилило болохоор уншигчаар ингээ тайлуулахгүй. Одоо ингээд нэг юм орооцолтон ингээд үүсгэсэн байлаа. Эсвэл гоёор хэлэхэд ингээд юм гой сүлжээд нэгцэн байлаа гэж бодоход тэрийг ингээд уншигчаар тайлуулахгүй. Харин ч улам уншигчтайгаа цуг тэрийг үргэлжлүүлж нэхээд идэг. Үргэлжлүүл сүлжээд улам гоё юм болгоод тэгэнгүүт надад болохоор ингээд тэрийг нь би дараа нь мэдчихэж байгаа юм л та. За эхнэр нэг юм учиртай юм байна. Хайнрих нэг юм учиртай юм байна. За тэр чинь ингээд нэг өмнө хамгийн ихнийх нь эхнэр нь тэнд байж байгаа юм байна. Хүн бас ховж ивэн дуртай болохоор тэрнлүүл явж байгаа юм л. Гэхдээ бичин гэдэг тун тусгар ажил гэдгийг битгий мартаарай. Хэрэгэлдэг багч нь гар доор олдох материал, цаас бал, ганц зоос хөрөхгүй төсөр шийдлэр л жирээнийг залуу зохиолж энэ дэлхийд өөрийн байр сууриа баттгаж авах боломжтой. Цаасан дээр үгээ бичсэн байхад л эргэн тойрны асуудал, гудамж, хүмүүс мэдрэмжийн хүнд дарамтаас ангижрах боломж бий. Тэр ер нь бол яагаад эрт бичиж эхлэхгүй вэ гэдэг ийм юу байгаа юм 30 гартлаа яагаад ерөөсөө юм бичиж эхлэхгүй гэдэг. Тэнгүүт ерөөсөө би ерөөсөө нэгдүгürt бэлэн биш байсан. Тэгээд зохиолчор дагнаж сайн бичдэг зохиолч болохын тулд надад ямар ур чадвар, нарийн ширийн зүйлс хэрэгтэй байдаг талаар ерөөсөө ойлголт багтаа байсан. Тэгээд анхны романыхаа ажилд нэлээд гүн орсон хэрнээл ерөөсөө юм ажиллах тогтсон хувааргүй байсан гэж байна. Тэгээд тэр системийн нэг л олж өгөхгүй байсан. Тийм учраас заримдаа өдөр эсвэл заримдаа орой бичин эсвэл заримдаа юу ч хийдэггүй. Тэгснээ хаяа гэрт дөнгөнээд байгаа морин хийдгний намнах гээд завгүй болчихдог байсан гэж байна. Яагаад тэгэхээр алж идэх гэсэн юм биш зүгээр л дургуун үргээд байдгийг гэж хариулсан. Энэ зөвөр юм хөвгөлтэй байдлаар хариулсан юм шиг. Тэнгүүтээ яг одоо болохоор тэр бичих дадал бичих юм ерөнхий темпи олсон. Тэгээд одоо бол гар ажиллагаатай бичгийн машин дээр өглөөгөөр бичдэг. Дараа нь одоо өмнө нь бичсэн зүйлсээ ингээд толгоноосоо гаргаж хаяхын тулд гадуур гарч гүйдэг. Тэгээд үдээс хойш ахаад ажиллаж эхэлдэг. Тэгтээ ингээд хажуудаа амны зугаа ч юм жижиг сажиг юм тамхи кофегүй зүгээр л яг бичвэртэй анхаардаг. Тэгээд ер нь бол орон зайн чөлөөтэй гэрт чимээгүй тэгээд ямар нэг юм хажууд нь цатааруулах жижиг сажиг зүйлгүй байжгаад тэгж бичдэг юм зуршилтай болсон гэж бас ярьдаг юм байна. Дилилог ер нь бол Америкийн уран зохиолыг судалдаг сонирхдаг хүмүүс Нобелийн шагналтан болох учиртай гэж үздэг. Тэгээд баг тэрэн дээр маргаан өрнүүлэх шигдэг юм лээ. Тэгснээ бас хамгийн сонирхолтой нь Дилилогийн Либра номыг редакторлж байсан редактор нь тэр номын тухай юу хэлсэн бэ гэхээр Либра ном бол ерөөсөө редактор хүний мөрөөдлийн ном гэж хэлсэн. Цагаан шугар роман дээр хөндөгдөж байгаа сэдвүүд дийн юутай тал нь юу гэхээр хүмүүс ерөөсөө ингээд өөрсдийнхөө амьдралын үндсэн гол зүйл төвлөрөхгүйгээр өөрийгөө аль болох сатааруулах зүйлс хамгийн их анхаарлаа төвлөрүүлдэг. Тэрэнд л хамаг бүхний зориулдаг болсон гэдгийг бас шүмжилж байдаг. Ягаад гэхээр яг ингээд гамшигын үе тохиогоод хүмүүс ингээд бодитоор аимшигт амьдралд нь ингээд аюул занал учирчихсан байхад
тэр хүмүүс тэрний хажуугаар мэдээлэл ховж өөрсдийгөө зугаацуулах, сатааруулах, янз бүрийн зүйлс ингэж хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хэвээрээ яг үнэхээр болж байгаа процесст ерөөсөө огтоосоо анхаарахгүй байна гэдгийг яг харуулж байдаг. Тэгэхээр ер нь бол энэ хэдийгээр 1980-ад онд бичигдсэн зохиолч гэлээ яг бидний өнөөдрийн нийгэмд мөн л яг тулгамдаад ч юм уу дандаа л ингэж ярьдаг, хэлэгддэг тэр асуудлыг нэлийн гүн гүнзгий шатанд нь эргэцүүлсэн ийм роман байна. Тэгээд шинээр бас Дон Дилило гэдэг зохиолч монголчуудад ингээд танилцуулагдчихэв. Цагаан шувуугийн роман бол 3 том бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь Долгион ба цацраг, хоёрдугаар бүлэг нь Агаар дах хорт үзэгдэл, гуравдугаар бүлэг нь Диларама гэж. Энэ Диларама гэдэг нь бол зохиомл үг. Дилема гэж байдаг те. Дилема нь болохоор бид нар бүгдээрээ мэднэ. Гэхдээ энэ дээр хадаж тайлбарсан байгаагаар нь ярьчул уншчул зүгээр байх гэж бодож байна. За, дилема гэдэг нь болохоор мухардал гарцгүйдэл гэсэн утгатай юм. Тэнгүүт диларама гэдэг нь эннээсээ үүсгэсэн ийм зохиомл үг. Энэний диларамагийн язгуур гэх юм уу та. Тэр нь болохоор дилар гэж нэг юм байна. Энэ дилар бол баабиттай холбоотой. Баабит чинь үхлээ сайхан айцтай шүү дээ. Баабитийн үхлээ сайх энэ хар дарсан айцаа дарахын тулд нэг арга болж байгаа юм л да. Тэр нь болохоор дилар гэдэг нэг им ууж байгаа. Энэ им нь болохоор хүний тархины тэр молекулын түвшинд очингууд тэр нэг үхлээ сайхан айцыг ингээд тэр мэдээллийг өгж байгаа хэсгийг нь юм дарангуйлах үйлчилгээтэй юм байна л да. Тэнгүүд энэ судалгааныхаа шатанд явж байгаа. Тэнгүүд шар сонин уншаад байж яснаа энэ бас ингээ мэдээллийн хувьд маш ноцтой байсан гэдгийг бас шүүмжилж байгаа юм шиг санагдав. Шар сонин уншиж ангуудаа нэг юм дээрээс үхлийн айдас гэдэг гарчигтай юм уншиж байгаа байхгүй. Тэрийг уншсан чинь манай нэг юм судалгааны ажилд ингээд туршилтанд оролцох хүн байна уу гэсэн юм зар байж байгаа. Тэнгүү тэрнлөө холбогдоод ингээд очсон чинь очингуудаа ингээд тунгаар ингээд эмийн өгөөд явуулдаг. Тэгээд тэрийг нь уугаад байсан чинь мань нөхөр үхлээ сайхан айцаа дарангуулах биш нөгөө эмэндээ донтчихж байгаа. Энийний гаргалгаа нь баабитийн бодож байгаа нь Дон Дилило баабитаар бичүүлж баабитаар үйлдүүлж байгаа нэг сонирн байгаа юм л да. Үхлээ сайхан айцыг эмээр дарах. Орчин цагт бол сэтгэл гутралч гэдэг юм уу? Төгшүүрч гэдэг юм уу? Нойр гүйдэлч гэдэг юм уу? Ийм юмнуудыг эмээр зохицуулж байгаа. Тэрний эсрэг үйлчлэгээтэй ийм өөр аргууд ингээд зөндөөл байдаг болсон. Тэгэнгүүт энэ бол Америкийн хувьд 40 жилийн өмнө юм байсан. Монгол одоо нэг юм. Энэ бүр асуудлууд зөндөөлөх байгаа те. Бид нар бүгд энэ гаднаас нь хараад мэдж байгаа. Энэ чигээрээ яваад байх юм уу? Тэр баабит бол тэр эмэндээ бүр ингээд гүнзгий донтоод тэр нь бол тэрийг нь тэр дилар гэдэг эмийг зохиосон эрдэмтэн хүртэл тэр эмэндээ ингээд гүнзгий донтцсон. Тэгэхээр асуудлаас зайлс хийж байгаа юм уу? Эсвэл асуудалтайгаа энэ эмийг ууснараа нүүр тулж байгаа юм уу? Асуудлыг үгүй хийж байгаа юм уу? Асуудлыг шийдэж байгаа юм уу? Гэдэг нь тодорхойгүй. Яагаад хүмүүс ингэж байна вэ гэдгийг болвол Дон Дилило бол бидрээс асууж байгаа. Тэгээд иймэрхүү юмнуудын хариултыг эрхэм уншигч та бүхэн энэ номноос олж харж болсноо. Цагаан шувуу роман болохоор болорсуудар хэвлэлийн газраас гарсан гарч эхэлж байгаа романы цувралын хамгийн ихнийх нь байгаа. Тэгээд яг энэ нөгөө цувралын онцлог нь болохоор дэлхийн хамгийн чанартай зохиолуудыг ялангуяа нэлийн сонгодог гэхээсээ илүү сүүлийн үед бичигдсэн яг бидний 21-р зууны бидний аж амьдралыг төлөөлж чадах үе зохиолчдыг сонгож романы цувралыг гаргаж байгаа. Тэгээд хавцны шийдэл нь хүртэл маш гоё. Ингээ гаднаас нь харахад
ногоон энэ гадна талын авсан ногоон хэрний доторх нь ингээд бэлгээд үзэхээр зохиолчийн нь өөрийнх нь ийм зураг нь гарч ирнэ. Ингээд би жоохон муугайлгацсан шүү. Тэгээд энэ хавцны шийдлийг болохоор ер нь бол манай номын салбарт хамгийн нэр хүндтэй дизайнеруудын нэг төгс жаргал ах хийсэн. Тэгээд орчуулгыг нь болохоор мөн л туршлагатай масын орчуулагч Сугар Аригч ахын орчуулгаар тэгээд яг энэ романы цувралыг бас яг ерөнхийд нь Бямним ах сонгож ингэж Бямним саяхан Дурсамжийн газрын зураг номороо бас хүмүүс танилцуулсан баг. Бямним зохиолч маань бас сонголтуудыг нь хийж ингэж зөвлөхөөр ажилласан байдаг. Тэгээд ер нь бол ном сонирхдаг, мэддэг, уншдаг хүмүүсийн хувьд номынх нь зөвхөн одоо дотор яг номыг хавцаар нь битгий дүгнэ гэдэг л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол бас хавц нь маш их зүйлийг хэлж идэг. Тэр номд одоо хичнээн их сэтгэл шингээж хийсэн бэ гэдгийг харагддаг. Жишээ нь ингээд бүтэн дэлгэгддэг байх нь өөрөө уншихад хүртэл маш гоё байдаг. Тэгээд энэ бүх талаас нь бодолцож маш гоё хэвлэлтэй, маш чанартай зохиолыг бас ингэж шинээр гаргаж байгаад нэлээд олзуурч байгаа.